Хагасаа өдрийн оройны мэндийг хүргэцгээе. Хүргэе. За, өнөөдөр багш нь нэлээд ачаалттай байсан учраас өдөр 12 цагаас лайв хичээлээ хийж амжсангүй. За, тэгээд тийм учраас өнөөдөр 8 цагаас хийж байгаа. За, багш нь сүүлийн үед маш их ачаалттай байгаа. Энергийн эмчилгээ болон бусад одоо ачааллууд их байгаа. Тийм учраас аль болох чадхаараа та бүхэндээ үнгүй лайв хичээлүүдээ хийж байх болно. Хагасаа өдрийн 12 цагтаа хийж байх болно. За тэгээд бас нэг юм хэлэхэд одоо хандлтууд маш их болсон байгаа. Маш олон хүмүүс над руу мессеж бичиж, асуултууд асууж, маш олон хүмүүс хандаж, маш олон хүмүүс энергийн эмчилгээ хийлгий, маш олон хүмүүс бяцлаглалын талаар мөн өөр бусад талаар асууж байгаа. За тэгээд бүх мессежүүдийг багш нь авч байгаа. Тэгвэл бүгдэнд нь яг ингээд нэгэнгүү одоо шууд хариулж чадахгүй. Тэгтээ асуух зүйлүүд байвал мессеж бичиж үлдээгээрэй. Тэгээд багш нь яг хариулж агаад яг завтаа үеэрээ бүгдэнд нь хариулах болно шүү. Зарим хүмүүс яг та намайг тоохгүй байна, миний мессежэнд хариулахгүй байна гэж гомдолдог. Багш нь цаг заваараа чадхаараа хариулна шүү. За ёо. Тэгээд өдөр хичээл ажлын цаг дуусаад багш нь бас гэр бүлтэйгээ цаг хугацаагаа өнгөрүүлдэг байгаа. Тийм учраас оройн цагаар бас хамаагүй бүх асуултанд нь хариулж чадахгүй байгаа шүү. За тийм байна. За өнөөдрийн сэдэв маань зөв хооллолт гэж юу вэ? За өөрс тохирсон хоол хүнсийг хэрхэн сонгож хэрэглэх вэ? Гэдэг сэдэв байгаа. За өнөөдөр маш орой лайв эхэлж байгаа болохоор багш нь 2 цагийн лайв хийхгүй 1 цагийн лайв хийн. За энэ сэдэв дээрээ тодорхой та бүхэндээ тайлбарч хэлнэ. За од жаргал та намайг тоохгүй байна, миний мессеж хариулахгүй байна гэнэ. За дуун сул байна уу те? За яаж багш нь үзээд хий. За хамгийн чанга дээрээ дуун байна. Тэгээд компьютерийнхаа юм уу эсвэл утасныхаа дууг чангалаарай, эсвэл чихэрд зүүж болно шүү. За юу. За ингээд сэдвдээ орцгоё. Хоцорж орж ирсэн хүмүүс нь нөхөд үзэх бах. За зөв хооллолт гэж яг юу вэ? Та өөртөө хэрхэн тохирсон хүнс хоолыг сонгож хэрэглэх вэ? Мөн хоол хүнс бид нар яагаад хэрэглэдэг юм бэ? Та юу гэж бодож байна? Та яагаад хоол хүнсийг хэрэглэдэг вэ? Бид нар одоо өлснөө дарах гэж хоол иддэг үү? За тэгэхээр яах нь вэ? Хоол хүнс болвол энерги. Бид энергийн тухай хичээлээр үтсэн шиг бүх зүйлүүд одоо бүх юмс үзэгдлүүд хоёр нүдэнд үзэгдэж байгаа бүх юмс үзэгдлүүд энерги. За тэгэхээр бидний бие энерги гаднаас авах шаардлагатай байдаг. За тийм учраас бид хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэдэг. За зөв энерги одоо сайн энергийг бид нар авснаар өөртөө тохирсон өөрийн биед хэрэгтэй байгаа энергийг бид нар авснаар эрүүл хэрэгтэй байгаа энерги биедээ нөхөн одоо энэ махан биенийхээ амьдрал дээр одоо эрүүл чирэг амьдрах нь байх нэ. За ихэвчлэн хүмүүс зөв хооллолт гэхээр ногоо эсвэл энэ маркетингийн компаниуд байгаа шүү дээ тий. Одоо хүнсний үйлдвэрүүд байна, маркетинг хийдэг компаниуд, одоо супермаркетууд байна, дэлгүүрүүд байна. За хүнс үйлдвэрлэдэг үйлдвэрүүд өөрсдийнхөө бүтээгдэхүүнүүдийг биднэрт сурталчилдаг. За сурталчлахдаа энэ бүтээгдэхүүн эрүүл мэндэд маш сайн. За энийг хэрэглэснээр ингэн тэгнэ гэд маш олон төрлийн одоо баталгаа буюу promise claim хийдэг тийм одоо баталгаа гэж хэлэх юм монголоор. За тийм зүйлүүдийг хийдэг байгаа. За тэгээд сүүлийн үед хүмүүс яадаг болсон бэ гэхээр идж байгаа хоолныхоо орцыг маш их хардаг болсон. Хоол хүнс хараад за энэ орцонд нь юу орсон бэ? Бүгдийг харж за энэ орц надад энэ орц муу юм байна, энэ орц сайн орц байна гэж хардаг тийм. Тэгээд хоол хүнсээ сонгож хэрэгдэг. Зарим хүмүүс болохоор зэрэг маш их ногоо, маш их одоо
эрүүл хүнс одоо органик бүтээгдэхүүн хэрэглээд тэгээд тэгснээрээ одоо эрүүл сайхан энерги авж гинэ гэж бодож байгаа. Тэр үнэн. Тэгтээ та зөв хооллолт гэдэг нь та яг өөрийн биед хэрэгтэй байгаа хүнс бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хэлж байгаа юм. Таны бие өөрийн биед юу хэрэгтэй байгааг мэддэг. Тэгэхээр та өөрийгөө сонсоод өөрт хэрэгтэй байгаа хүнс бүтээгдэхүүнийг одоо хэрэглэх хэрэгтэй байх нь тийм үү? За тэгэхээр яах нь альва зүйл ихтгэхээрээ хор болдог. Тэгэхээр хичнээн сайн юм байсан ч гэсэн та их хэрэглэх юм бол танд хор болно гэсэн үг. Хэрвээ та нөгөө сайн юмыг муу юм гэж бодоод хэрэглэх юм бол танд бас хор болно. Тэгэхээр яах нь нийтлэг энэ маркетингд явж байгаа таны биед энэ муу, энэ сайн гэсэн зүйлүүд дээр нэх анхаарал өгөөд хэрэггүй байх нь тийм үү? Харин юун дээр анхаарал өгөх вэ гэхээр өөрийнхөө биеийг сонсох хэрэгтэй. Миний биед ямар хүнс тэжээл хэрэгтэй байна вэ? Яагаад гэвэл хүн болгоны биеийн байдал өөр байдаг. Махан биений байдал. За энэ яагаад өөр гэдэг вэ? Энергийн түвшнөөс шалтгаалаад янз бүр байдаг. Тэгэхээр энергийн түвшнөөс шалтгаалаад танд ямар хүнс ногоо хэрэглэх нь одоо тодорхой болж ирж байдаг. За тэгэхээр 7 үндсэн үрдүүд байгаа тий 7 үндсэн чакранаар байгаа. За чакранаар зориулагдсан хоол хүнснүүд байгаа тий. Тэгэхээр таны нэг чакра хүрд гэмтэхэд та тэр хүрдэндээ тохирсон хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй байх нь. За энийг та яаж мэдэх вэ гэхээр заавалчгүй та ном сонин судлаад явах биш. Та өөрийгөө сонс. Миний бие юу хүсэж байна? Тэр хоол хүнсийг та хэрэглэх хэрэгтэй. За буруу хоолт гэж юуг хэлэх вэ? Тэгвэл буруу хоолт гэж байх ёстой тий. Бид нар заавалчгүй буруу зөв гэж байх ёстой тий. Заавал нэг юм буруу, заавал нэг юм сайн байх ёстой. За тэгвэл буруу хоолт гэж юу хэлэх вэ гэхээр их хооллолт. Порцон их хэмжээнээсээ хэтрүүлж идэхийг буруу хооллолт гэж хэлнэ. Түүнээс биш таны сонгож байгаа бүтээгдэхүүний орцондоо гол нь биш. Харин та хэр их хэмжээтэй хоол идэж чинь гэдэг нь маш чухал. Сүүлийн үед хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрүүд те энэ хүнстэй холбоотой бизнес хийдэг газрууд хоол хүнсийг маш ихээр рекламддаг. За тэгээд ресторанууд бас байна те өдөрт 3 удаа хоол идэх хэрэгтэй хүн. Өглөө босоод өглөөний цай идэн, өдөр босоод өдрийн хоол идэн, оройн хоол идэн. Дундуур нь снэкүүд буюу одоо төр зур ам зугаах зүйлүүд иддэг. Энэ зөв хоолт уу? Энэ нь буруу хоолт. Та тижээвэр амтан шиг фармын гахаа шиг өдөрт 3, 4, 5 хооллох шаардлага байхгүй. Нас биеинд хүрсэн хүн өдөрт 1 хооллоход хангалттай. За тэгээд хоол идэхдээ төрөл бүрийн олон төрлийн хоол ногоог заавалчгүй идэх шаардлагагүй. Та өөрийн биед хэрэгтэй энгийн хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Аль болохоор байглаасаа шууд идэж болдог ногоо хүнсийг хэрэглүүл зохистой. Мэдээж хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд ямар ч энерги агуулдаг. Яг түлхэж боловсруулсан үхсэн хүнс байхгүй. Тэгэхээр та амьд хүнсийг авах хэрэгтэй. Амьд хүнс. Дээрээс нь та тухайн орныхоо цаг агаарт тохирсон, тухайн орныхоо хөрсөн дургасан хүнс ногоог хэрэглүүл зохистой. Учир нь таны бие болон бусад энэ хоол хүнс чинь амьд зүйлс шүү дээ. Тэ амьд энерги. Бусад энергиудын зохицолтой хоорондоо зохицох болно. Тэгэхээр яах вэ? Монголдо байгаа зүйлүүдээ хэрэглэх нь зүйтэй байх нь. Монголд ургаж байгаа хүнсний ногоо боломжит зүйлүүдээ хэрэглэх хэрэгтэй. Жимсгэн гаднаас импортоор орж ирсэн хүнс бүтээгдэхүүнүүд таны биед энерги өгч чадахгүй. Учир нь энэ хагас боловсруулсан, зарим нь бүтэн боловсруулсан үхсэн хүнснүүд учраас таны биед энерги өгөхгүй. Тийм учраас аль болохоор шин ногоо, шин амьд хүнс хэрэглэхийг хичээгээрэй. За энергийн түвшнөөрөө ярих юм бол
махан бүтээгдэхүүн нь маш доод энергийн түвшний хоол хүнсд ордог. Учир нь махан сэтгэл хөдлөлтөй хоол хүнсд ордог. Сэтгэл хөдлөл байснаар муу энерги маш их байна гэсэн үг. Тиймээс махны хэрэгцээг аль болох бага хэрэглүүл зохистой. Та өдөрт 3 удаа махан хоол иддэг байсан бол ядаж тэрийг өдөрт 1 удаа болгож болно. Эсвэл та 7 хоногт 2 удаа махан хоол идэж болно. Бусад үед нь та өөрт тохирсон хүнс ногоогоо хэрэглэж болно. Мэдээж элсэн чихэр, цагаан гурил зэрэг байгалийн хүний биед хит их зохицдгүй зүйлүүдийг их хэмжээгээр хэрэглэж болохгүй. Ялангуяа элсэн чихэр хүнийг домтуулдаг. Та яагаад жоох хүүхдүүд чихэр байнга иддэг гэж бодож байна? Гой амттай болохоор нь үгүй дээ. Энэ бол хүнийг донтуулдаг байгалийн бүтээгдэхүүн. Тийм учраас хоол амтлагч соус, бидний ууж байгаа ундаа бүх зүйлд элсэн чихэр нэмэгдсэн байдаг. Энэ нь таныг дахин тэр бүтээгдэхүүнийг авч идэхэд зориулагдсан гэсэн. За. Дээрээс нь энергийн түвшнээрээ ярих юм бол сонгон сармис та байнга хоол хүнсэнтэй хэрэглэж болохгүй. Учир нь гэх юм бол сонгон сармис маань байгалийн антибиотик юм. Тэгэхээр яах нь вэ? Та өдөр болгон антибиотик уугаад тахаар хүний биед сайнаар нөлөөлөхгүй үстэй тий? Хор болно. Та зөвхөн өвдсөн үедээ таны биеийн дархлаа муудсан үедээ сонгон саримсыг хэрэглэж болно. Байнга сонгон саримсыг хэрэглэснээр таны биед тун таатай бус. Та байнга антибиотик уугаад байна гэсэн үг. Тэгэхээр сонгон саримсыг хоолноосоо хасаж хаявал зохистой. Дээрээс нь байгалийн антибиотик ууж иж яаж сэтгэл санаа амар амгалан байх вэ? Сонгон саримс маань маш хурц үнэртэй. Энэ үнэр хүний бодлыг өдөөж өгдөг. Тийм учраас бясалгал идэх хүмүүс сонгон саримс хэрэглэдэггүй. Мөн махан хоол хэрэглэдэггүй. Учир нь махан хоол маань сэтгэл хөдлөлтөй учраас махан хоол маань бидний тавган дээр хоол хүнс болж ирэх гэж маш их зовлон, өвчин, зовиорыг мэдэрч ирсэн. Өөртөө энэ өвчин зовиороо хадгалж ирсэн мах байна. Бидний сэтгэл санааг докторгүй болгодог. Тийм учраас бага хэрэглүүл зохистой. Бага хэрэглүүл зохистой. За. Дээрээс нь энергийн түвшнээр ярих юм бол мөг бид нар бүгдээ мэд мөгийг маш сайн, мөөгтэй шүл сайн гэж ярьдаг ч гэсэн мөг маань харанхуй дургадаг. Харанхуй дургахтаа маш их доод түвшний энергийг өөртөө шингээсэн байдаг. Тийм учраас мөгийг бага хэрэглүүл зохистой. Мөн бясалгал хийдэг хүмүүс мөг хэрэглэдэггүй. Хоол хүнснээсээ хассан байдаг. Нэг түүх ярих юм бол Сидарт хүн тайж буддаа болдог. Буддаа маань нас урахтаа мөөгнөөс хордож нас урсан байдаг. Нутгийн хүмүүстээр айчлал хийгээд номлолоо хийж явж байхдаа буддаа явахынхаа өмнөхөн нутгийн хүний бэлдэж өгсөн мөөгтэй хоолыг иддэг. Тэгвэл буддаа тэр хоолыг идээд хордно гэдгийг мэдэж байсан. Гэхдээ хэрвээ хэрэгтэй миний явах цаг болсон бол ямар нэгэн байдлаар бид нар
хордож юм уу, өвдөж юм уу, ямар нэгэн байдлаар энэ дэлхийгээс явна те. Тэрийг боддоо мэдчихсэн. Тэгээд тэр мөөгтэй хоолноос амсаад дахиж энэ мөөгтэй хоолоор бүү хоол хийж идэрэй гэж хэлээд явсан. За тэгэхээр яг та мөөг хүний сэтгэл санааг докторгүй болгож маш доод энергийн түвшний энергиудыг өөртөө авсан гэдэг байна. Тэгэхээр мөөгийг идэхгүй байвал зохистой. За дээрэс нь та эрүүл хоолт нэхэрэл байнга брокколи, байнга одоо салаад, шинэ ногооны салаад навч идээл те. Байнга тэгнэ гэж бол байхгүй. Таны бие заримдаа 9 чихэр хүснэ. Саны бие заримдаа амттан хүснэ. Тэр тухайн үед нь бага хэмжээгээр хэрэглүүл зохистой. Учир нь амттан 9 чихэр маань сэргээ шин. Заримдаа маш ядарсан байх үед 9 чихэртэй чихэр юм уу чихлаад идэхээр босоод ирдэг. Сэрэгчдэг хүн. Тэгэхээр энэ сэргээш байгалийн сэргээш гэж болно. Тэгэхээр бага хэмжээгээр хэрвээ шаардлагатай гэж үзвэл маш бага хэмжээгээр идэх хэрэгтэй. За тэгээд дээрэс нь нэг анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр хүмүүс маш их ус уух юм бол бит сайн гэж үздэг. За ихэвчлэн энэ орчин цагийн эрүүл мэндийн wellness төвүүд хүмүүст зөвлөгөө өгөхдөө 2-оос 3 литр ус өдрөөр уух ёстой гэж зөвлөгөө өгдөг. Гэхдээ та усны өхөр биш шүү дээ. Хүний биеийн 70% нь уснаас бүрдсэн байдаг. Мэдээж ус уух нь хүний эрүүл мэндэд маш сайн. Гэхдээ альва юм ихтгэхээрээ хор болдог. Та хит их ус уух юм бол ус таныг хөөлөгдөг. Тийм учраас өөрийн биед тохирсон усыг хэрэглэх хэрэгтэй. Хит бага биш, хит их биш. Таны бие өөрөө мэднэ. Би хэр их ус уумаар байна. Түүнээсээ би заавал 2 литр ус өнөөдөр уух ёстой гэдэг ингээд бие хүчиж болохгүй. Орчин цагт хүмүүс өөрсдөө байн хүчилдэг болсон. Яагаад гэвэл одоо энэ нийгэмд болж байгаа энэ бизнес, энэ мөнгө олох аргачлал нь дандаа хүмүүсийн сул тал дээр тулгуурсан байдаг. Та энийг хэрэглэх юм бол турна. Та энийг хэрэглэх юм бол эрүүлжин. Энийг өдөрт тэгж хэрэглэх хэрэгтэй гэж бүтээгдэхүүнээс сурталчилдаг. Гэхдээ үнэндээ тэр хүмүүс энийг мөнгөний төлөө л хийж байгаа. Таны сайн сайхан эрүүл мэндийн төлөө биш. Таны сайн сайхан эрүүл мэнд тэр хүмүүс тэр компанид ямар ч хамаагүй. Компани ашиг жилийн эцсийн тайлан дээр ашигтай гарах. Ажилчныхаа цалинг өгөх. Үйл ажиллагаа зогсоочгүй явуулах нь тэдний эрхэм зорилго байна. Тийм учраас та өөрийгөө хайрлаж өөрт хэрэгтэй, өөрийгөө сонсож, өөрт хэрэгтэй хүнс сонгох хэрэгтэй. Та хэрвээ зөв хоолтыг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлэе гэж бодож байгаа бол бага ид. Бага идэж их инээж нэгүүлсэнгүү хайрлаж амьдрснаар та аз жаргалтай, эрүүл чирэг, залуу амьдрах гэсэн үг. За. Хоол бага идснээр эрдэс витамины дутагдлалд орох уу гэж нэг хүн асуусан байна. Хоол бага идснээр эрдэс витамины дутагдлалд орохгүй. Гэхдээ та өөрийнхөө биед хэрэгтэй хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Би хоол бага идэх ёстой гэдээ юу ч идэхгүй гэж болохгүй. Тэгэх юм бол бас хор болно. Та өвчин тусан, та ядарна, та энерги авч чадахгүй.
Тэгэхээр яах вэ? Өөрийгөө сонс. Миний би өнөөдөр юу идмээр вэ? Нэг хүнд нэг тийм craving төрдөн штэ. Би өнөөдөр нэг тийм хоол идмээр энэ шүү. Би өнөөдөр нэг тийм идмээр. Тэр чинь таны бид тийм хэрэгтэй байна гэсэн үг. Тийм учраас та тэрийг хүлээж авах хэрэгтэй. Зарим хүмүүс за өдөрт нэг удаа хоол идэх нь insane тий. Би яаж өдөрт нэг удаа хоол идэж амьдрч чадах юм бэ гэж бодож иж магадгүй. Гэхдээ та насаараа гахаа нохоо шиг идсэн болохоор өдөрт нэг удаа хоол идэх нь тань утгагүй санагдчих магадгүй. Гэхдээ та өдөрт нэг удаа юм уу? За болий. Ядаж өдөрт 2 удаа хоол идэх гэсэн. Таны бие ямар өөрчлөлт болохыг та харах бол. Дээрээс нь бас нэг номлол гэдэг тийм зөвхөн багаар ойрхон идэх ёстой. Тэр худлаа бид нар тэжээвэр амьтад биш. Байнга юм амдаа хийж явах шаардлагагүй. Бид нар ямаа биш. Багш нас хиттэй вэ? Сонирхолтой санагдлаа гэж юм. За. Би 38 настай. Сая 3 сарын 11-нд миний төрсөн өдөр болсон. 3 сарын 11-нд 38 нас хүрсэн. 1983 оны гахаа жилтэй. За. Тэгээд хоолныхоо порцийг бага идэх хэрэгтэй. Тэгэхээр яах нь бид нар ингээд нэг юм за би одоо хоолныхоо порцийг бага идэх юм чинь жижигхэн аягаар идэнэ гээд жижигхэн аягаад мангарыг хоол ингүүтэй нөгөөтгөө бүгдийг идэж орхидог. Тэгсээ би жижигхэн аяар чинь нэмийгээд дахиж нэмж иддэг. Тэгэхээр та бүхэнд арга зааж өгье. Хоолоо бага идэхин тулд маш том тавган дээр маш том аяганд жижиг хэмжээтэй хоол тавиад маш удаан жаажилж идэх хэрэгтэй. Нэг халбыг доотлон 30 удаа жаажилж болно. Тэгснээр та бага идэнэ. Та удаан жаажилснаар таны нөгөө үсэж байгаа тэр нөгөө хоол руу ингэж шунж байгаа шуналтай байхгүй болно гэсэн үг. Гэхдээ та өөрт хэрэгцээтэй хүнс ноог хэрэглэх хэрэгтэй. Өөрийн биед хэрэгтэй. Өөрийн биед хэрэгтэй гэснээр тэр рекламж байгаа бүтээгдэхүүнүүдийг хэлээгүй шүү дээ. Өөрийн бие өөрийгөө сонсдог. Би юу идмээр энэ тэрийг л ид. Та өнөөдөр торт идмээр байгаа бол торт идэж болно. Гэхдээ маш бага жижигхэн слайс жижигхэн хэрчмийг л ид. За. Дээрээс нь баахан номлууд энэ тий сая ингэж Садгуру гэдэг энтэг гэж энэ за Садгуру багш өдөрт нэг удаа хоолдог. Тэгэхээр нэг хоол 8 цагийн байх ёстой гэж хэлдэг байх нь тийм ёстой гэсэн юм юусоо байхгүй. Хин тэр хууль дүрмийг зохиоцсон юм. Хин ёстой гэдэг байгаа юм. Ёстой гэдэг зүйлийг таны бие л хэлнэ. Таны бие өөрөө мэднэ. Би өнөөдөр тэдэн цагийн хугацаатай хоол идэнэ. Тэрийг таны бие өөрөө л мэднэ. Учир нь хүн хүний бие физиологийн онцлог хүн хүний энергийн төвшин хүн хүний энерги өөр. Тийм учраас авж байгаа энерги нь бас өөр. Тийм учраас яг нэг хэвэн зутгцсан юм шиг биетэй яг нэг хэвэн зутгцсан юм шиг нэг мэдэнгүүт сайн нөлөөлдөг байх гэж юусоо байхгүй шүү. Тэр бол худал ойлголт. Тэгэхээр та зөвхөн өөрийнхөө бие тохирсон хоол хүнсийг л сонгож хэрэглэ. Хамгийн гол нь зөв хоол гэдэг нь бага л идэх хэрэгтэй. Тэгэхээр яах нь өнөөдрөөс ахуулаад гахаа нохоо шиг идэхээр болох нь бахан юм. Ресторанд маш их реклам явуулдаг те. Сайхан орчин, сайхан хоол идлээ. Манайх өстой гоё амттай хоолтой гэд маш их амтлагч нар хэрэглэдэг. Амтлагч бага хэрэглэх хэрэгтэй. Учир нь амтлагч маань маш их эсэн чихэр агуулсан байдаг учраас хүнийг хоолнд донтуулдаг. Тийм үү? Тэгэхээр аль болохоор бага хэрэглэхийг бодоорой.
битгий хэрэглэж байгаа юм биш. Мэдээж та хэрэг идмээр санагдвал идэж болно. Гэхдээ бага хэрэглэх хэрэгтэй. Та хоол бага идснээр таны бие цаанаасаа эрүүлж эхэлнэ. Яагаад эртдээр үеэс хүмүүс мацаг барьдаг байсан? Мацаг барьна гэдэг нь өөрийнхөө энергийн түвшнийг цэвэрлэж байгаа юм. Тэгэхээр хоолоо бага идэж сурчих юм бол та эрүүлжиж залуучих нь байна, тийм үү? Тэгэхгүй бол гаднаас маш их хоол хүнс өөрийнхөө биед хийгээд тэр нь энергийн илүүдэл болоод жин нэмэх, хөгшрөх маш олон зүйлүүд тохиолдно. Дээрээс нь та хоол идэхдээ баяр баясгалтайгаар идэх хэрэгтэй. Хоолтойгоо харилцаа үүсгэх хэрэгтэй. Хоолндоо ач холбогдол өгөх хэрэгтэй. Ихэвчлэн хүмүүс хоолндоо ач холбогдол өгж хоолтойгоо харилцаа үүсгэдэг юм. Тэд хоол идэхдээ нэг бол ховж ярина, хүмүүстэй ярина. Нэг бол зурагт үзэн, нэг бол кино үзэн, нэг бол ном уншин. Идж байгаа хоолнд юу ч анхаардаггүй. Тэгэхээр яаж та тэр хоолны сайхан энергийг өөртөө авах вэ? Хоолндоо талархаж идэх хэрэгтэй. Баярлалаа. Миний биед хэрэгтэй байгаа энергийг надад өгч байгаад баярлалаа. Дэлхийн ертөнц бурхандаа талархъя. Христийн шашинд хоол идэхээс өмнө бүгд залбирдаг. Бурхандаа залбирдаг, талархдаг. Тэрнтэй адилхан байнга талархаж явах хэрэгтэй. Тэгээд хоолоо идэж байхдаа бүх анхаарлаа хоолн дээрээ төвлөрүүлнэ. Тэр хоол танд хэрхэн амтагдаж байна? Тэр хоол таны биед ороод хэрхэн таны биед сайнаар нөлөөлж байна? Хэрхэн та тэр энергийг өөрийнхөө биедээр авч байна? Тэр бүхнийг та мэдэрч идэх хэрэгтэй. Тийм учраас нэг халдварыг 30 удаа жажил. Мэдэр. Хоолныхаа амтыг мэдэр. Амтлах мэдрэхүй бол бидний махан биений мэдрэхүүний нэг. Амт үнэр 2. Энэ хоёроо тултал нь ашигла. Хоол хүнсний сайхныг мэдэр. Альва хоол хүнсийг жимсэх нь ногоог идэхдээ аль болохоор органикаар нь аль болохоор болгохгүйгээр идэх хэрэгтэй. Хит их шарсан хуурсын бидний биед муу биш шүү дээ. Яг л энэ чинь органик, натурал биш байхгүй юу? Бид нар чинь байгалийн амьтан. Бид нар яг амьтантай адилхан. Амьтан хүртэл өөртөө хэрэгтэй үүс ногоог түүж иддэг. Тэгсэн чинь тэрийг хүмүүс маш ташаа ойлгодог. Энэ ямаа маш сайн үүс ийцэн учраас энэ ямааны мах миний биеинд сайн гэж боддог. Үгүй дээ. Таны бие энэ ямаа хоёрын бие хоёр шал ондоо. Энергийн түвшнээрээ шал өөр. Тэр ямаа өөрийн биед хэрэгтэй энергийг өөртөө суулгасан байна. Таны биед өөр энерги хэрэгтэй байна. Тийм учраас тийм төөрөгдөлд орж болохгүй. Эсвэл юуны баас идүү сайн ч үлээ нэг баахын бид шууны бах идүү сайн байна. Тэр бол бүгд худлаа. Та байгаль дэлхийгээс тань байгалаараа органикаараа өгсөн хүнс бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. За дээрэс нь бас нэг ташаа ойлголт. Би сайхан хоол идснээр миний сэтгэл санаа, миний эрүүл мэнд маш сайжирна гэж хүмүүс бат итгэсэн байдаг. Учир нь нөгөө л маркетингийн компаниуд, нөгөө л бизнесүүдийн хийж байгаа тарих угаалт. Гэвч
та өөрийн сэтгэл санааг өөдрөг байлгаж, дандаа сайн сайхныг бодож, энергийн түвшингөө дээр байлгаж, уур уцаарыг эгогоноос салахгүй бол та хичнээн их сайн сайхан ногоо жимс, хичнээн их витамин, эрдэс, бодис биедээ аваад ч та ирүүлж чадахгүй. Тэгэхээр яах нь вэ? Таны эрүүл мэнд гоо сайхан залуу байлгах гол үндс нь таны сэтгэл санаа байх. Нэгт сэтгэл санаа сайн бийжиж та баяр баясгалтай залуу эрүүл байна. Аз жаргалтай байж. Баяр баясгалтай байж. Багш нь хит их аз жаргал яриаг байна. Хит их одоо excitement гэдэг тий одоо хит их баярлаж бас болохгүй. Та дундыг барих хэрэгтэй. Тэгэхээр баяр баясгалтай байна гэдэг нь зөв үг юм байна. За. Өдөрт 10 бол иддэг гэж юм. За 10 бол идмээр байгаа бол та 10 бол ид. Таны бие юу хүсэж чинь тэрийг л ид. Монголчууд эндүү тархиа угаалгасан байдаг юм байна гэж байна. Тэр үнэ ганцхан монголчууд биш дэлхийд даяараа энэ маркетингийн компани бизнесүүдэд тархиа угаалгасан байгаа шүү дээ. Дэлхийд даяараа. За мацгийн тухай ярьж өгнө гэж байна. За мацаг байрна гэдэг нь бидний сүнсний амьдралыг хөгжүүлэхэд маш их тусалдаг. Учир нь бид нар гаднаас энерги авахгүйгээр доторх энергиэрээ өөрсдийнхөө биеийг цэвэрлэж энергийн түвшнээ дээшлүүлдэг. За мацгийг олон өдрөөр олон хоног барьж болохгүй. Зарим хүмүүс үрий мацагчин гээл те мацагтан Монгол илүү. Маш их мацаг байж өөрийнхөө биеийг зовоодаг. Та хит их та мацгийг буруу барих юм бол таны бие өвдөн. Яагаад гэвэл та энергийн зөв хуваалт авч чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр мацгийг зөв барих хэрэгтэй. Анхлан мацаг барьж байгаа хүмүүс intermittent fasting буюу тал мацаг гэж одоо монголоор хэлж болох юм тий. Барьж болно. Тэрийг 3 өдрөөс хэтрэхгүйгээр хийх хэрэгтэй. Эхний удаадаа хийхдээ нэг өдрөөр л хийж болно. Тэр нь яг хөөхөр та нэг өдөр 12 цагт хоол идсэн бол маргааш өдөр нь 12 цагт хоол идэнэ. Тэгээд дараагийн өдөр нь энгийн хоолтгоор хоолно. Магадгүй та 2 хоол иддэг бол 2 хоолоо идэнэ. Гэхдээ бага хэмжээтэй идэнэ. Тэгээд тэрний дараагийн өдөр нь ахаад 12 тоо хоол идээд тэгээд маргааш нь ахаад 12 тоо хоол идэнэ гэсэн үг. Мацыг маш багаар барьж өөрийн биед дасгах хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо таны бие нөгөө маш ихээр хоол хүнс хэрэглэсээр агаад тэр байдалдаа дасцсан байна. Тэг гид хоол хүнсээ авч чадхаа болоод ирэнгүүт донтолт гэдэг чинь тэр ахгүй юу? Хоолнд хүн донтдог. Хүсэл шуналт ачаад хоолн дээр ч илэрнэ. Та маш их хоол хүсээд байгаа бол танд хүсэл шуналт ачаал байна л гэсэн үг. Та нэг юмар дутаад байна. Тийм үү? Тэгэхээр хүсэл шуналт ачаалаа байхгүй болох юм. За. Би маш олон одоо нөгөө фитнес төвүүд зөв хоолтын газрууд гэж маш олон газрууд байдаг л да. Яг ийм хоол нэг орцтой хоол хүн болгонд өгчдөг. За дээрэс нь монгол хүмүүс маха идэх хэвээр. Монгол хүн маха идчихэж тэнхэрнэ гэсэн үг гэдэг. Энэ бол худлаа. Та өөрийн бие тохирсон хоол хүнсийг хэрэглэх хэрэгтэй. Заримдаа гадаадд сурч амьдарч исэн хүмүүс Монголд эргэж ирэхээрээ нөгөө тэнд байхдаа цагаан олтон байжснаа Монголд ирэхээрээ буцаад маханд орчдөг. Гадаад цагаан гарын байдал маш хэцүү учраас
дандаа нэг шалтгаантай тий. Цаг агаарын байсан маш хэцүү. Монгол хүн махаа ядах ёстой гэсэн худал итгэл үнэмшлүүд маш их байдаг. Та тэгэл итгэчих юм бол танд яг тийш нөлөөлнө. Хорийг та өөрөө үүсгдэг байхгүй бодлороо. Энэ миний биед муу гэж бодчих юм бол таны биед муугаар нөлөөлнө. Харин та энэ миний биед сайн гэж бодоод хэрэгжилж байгаа зүйлээ баяр баясгалтайгаар хэрэглэх юм бол таны биед аз жаргал болон сайхан энергийг авчирна. Алкогол буюу архин дээр ч адилхан. За мэдээж одоо водка бол таны биед огт хэрэггүй. Водка буюу цагаан арх. Цагаан арх бол цэвэрлэгээний бодис. Цагаан архийг ууж мансуурах хэрэггүй. Та хэрвээ одоо арх дарс хэрэглэмээр бол хамгийн зохистой хэрэгж болох зүйл бол усан үзмний дарс, нэрмэл, манай монголчуудын хийдэг нэрмэл, тэр зүйлүүдийг бага хэмжээгээр хэрэглэхэд зохистой. Тэгэхдээ багш вино ууж болно гэсэн гээд 4-5 шилээр нь ууж болохгүй. Тэгвэл таны бид хор болно. Пив ч гэсэн адилхан. Хэрвээ таны бид хэрэгтэй зүйлээ өгч чадвал пивд бас хэрэгтэй эрдэс бодисууд байдаг. Пивээр үсээ угааж ургуулдаг, эрүүл болгодог тийм эмчилгээ байдаг штэ. Та үсээ хэрвээ хурдан ургуулж үсээ гоё намирсан зөөлхөн болоё гэж бодож байгаа бол пивээр 7 хоног пивээр үсээ угаах хэрэгтэй. Тэгвэл таны үс гоё гялалзна. За. Спортоор хичээлдэг хүмүүс ямар хэмжээтэй хоол идэх ёстой вэ гэж байна. За, спортоор хичээлдэг хүмүүс яг өөрийн биед тохирсон хоол хүнсийг л хэрэглэнэ. Мөн л адилхан. Та юугаар хичээлдэг бэ хамаагүй. Би спортоор хичээлдэг юм чи их одоо нөгөө өөх шатааж байгаа учраас би их хоол идэх ёстой гэж ихийг идэж болохгүй. Таны биед юу хэрэгтэй байна? Тэрийг л ид. Түүнээс та спортоор хичээлдэг байлаа гээд та балетчин байлаа гээд та юу байлаа гээд таны биеийн дээр өөрчлөлт гарахгүй шүү дээ. Таны энергийн түвшин хിവэрэл байна. Тэгэхээр танд хэрэгцээтэй хүнс тэжээлээ таны бие өөрөө л нэхнэ. Тийм учраас өөрийгөө сонсоорой. За ялгуурлаж болохгүй. Одоо нөгөө худал итгэл үнэмшил нөгөө шүүлтүүрээр ороод ш тий ингэж болохгүй тэгж болохгүй гэсэн. Ингэж болохгүй тэгж болохгүй гэсэн юм огтоос байхгүй. Харин нэгүүлсэнгүй хайраар хийгээгүй зүйлүүд бол болохгүй. Эгогоороо хийсэн уур уцаар доод энергийн түвшний зүйлүүд бол болохгүй. Яагаад гэвэл энэ танд карма болж ирдэг. Үүлийн үр. Та доод түвшний энергийн зүйлүүд хийгээд байвал танд эргээгээ доод түвшний энергийн зүйлүүд л тохиолдно. Энийг карма гэдэг байгаа. Энгийнээр тайлбарлахад, энергийн түвшин тайлбарлахад. Үүлийн үр гэдэг чинь тэр. Та өөрөө доод түвшний энергийн зүйл хийгээд байгаа учраас та доод түвшний энергийн хэлбэлцэл байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тань доод түвшний энергийн хэлбэлцлийн зүйлүүд татагдаж таталцлын хуулиар ертөнцийн таталцлын хууль гэж байгаа тийм. Тэгэхээр яах нь амьдрал гэж энэ ирсэн сайхан аяллаа. Дээд түвшний энергид орж баяр баясгалтай эд зүйлээр дутхгүй өөрт хэрэгцээтэй зүйлүүдээ үзэж харж аз жаргалтайгаар өнгөрөх хэрэгтэй. За. Тэгэхээр та зөвхөн өөрийгөө сонсох хэрэгтэй ахна. За,
мацаг барих нь сүнслэг хөгжлийг хөгжүүлэхэд маш тустай. Гэхдээ би мацаг барьж ийн гэж та өөрийгөө өсгөж болохгүй гэж багш нээсэн тий. Та өөрийгөө би юусоо хүчилж болохгүй. Таны би өөрөө үнэхээр мацаг бариад үнэхээр сүнсний хөгжлөө хөгжүүлэх гэж байгаа бол өөрөө цаанаасаа таныг мацаг бариулна. Та биендээ маш их хайр халамжтайгаар хандах хэрэгтэй. Өөрийгөө хүчилж болохгүй. Би турах гэж ийн гээл хоолоо маш ихээр хасаад өөрийнхөө авах ёстой энерги авахгүй өөрийгөө зовоож болохгүй. Эсвэл өөрт хэрэггүй байгаа зүйлүүдийг идэж ууж болохгүй. Энийг уувал сайн гэдэг ингээд өөртөө хүлээж авахгүй. Одоо нэг муухай амттай замтай эвгүй үнэртэй муухай амттай байна гэвэл таны би хүлээж авахгүй гэсэн үг байхгүй. Тийм их хүчээр ингэж хүмүүс хавраа чимгэж байгаа уучдаг шүү дээ. Тэгэж болохгүй. Тийм үү? За тэгэхээр хит туранхай хүмүүс идээд байгаа хэрнээ таглахгүй байгаа нь өөрт хэрэгтэй зүйлээ олж идэж чадахгүй байна гэсэн үг гэж юм тийм ээ. Өөрт хэрэгтэй энергийн зүйл одоо хүнснүүдээ олж авч чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр өөрийгөө сайн сонс. За тэгэхээр яах вэ? Та хүүхдүүдтэй хооллохдоо хүртэл зөв хоолтыг сонгох хэрэгтэй. Таны хүүхдүүд юу идмээр нь тэрийг сайн сонсох хэрэгтэй. Зөв хоолт гэдэг чинь та өөрийгөө сонсхийг хэлж байгаа. Таны бие юу хүсэж чинь тэрийг л идэхийг зөв хоолт гэж байгаа. Таны хүүхдүүд юу идэхийг хүсэж чинь тэрийг сонс. Тэгтээ та манай хүүхдүүд дандаа чихэртэй л юм идэх гэдэг. Чихэртэй л юм үгүй гэж бас болохгүй. Учир нь та хүүхдээ багаас нь чихрээр тижээсээр хагаад хүүхдүүд чинь донцсон байж тээ чихрэнд. Манай нэг тийм маш тий хүүхдийн баяр болонгууд ууттай чихэр тэгж болохгүй. Та хүүхдээ хорлож ийн гэсэн үг. Кока-кола, жуус, 0 чихэр хүүхдэд донтуулж ийн гэсэн үг. Яг ярих юм бол чихэрний хор тамхи харихнаас илүү гэж байгаа шүү дээ. Ер нь бол илүү их хэмжээгээр хэрэглэх юм бол за тэгээд халиваа зүйлийг хэрэглэхдээ энэ надад муу шүү, энэ надад муу шүү гэж бодож хэрэгж болохгүй. Тэгэх юм бол энэ танд муу. Тийм бол тань муугаар нөлөөлнө. Яг бол та тэрийг энерги жүлж байгаа хгүй муу энергээр сөрөг энерги болгож байгаа хгүй юу? Энэ муу гэд. Тэгэхээр аливаа зүйлийг хэрэглэхдээ таатаагаар энэ миний бие сайнаар нөлөөлж ийн гэж хэрэглэж байгаарай заа ёо. За өглөө 1-4 аяг усууж өдрийг эхлүүлэх нь зөв үү? Эсвэл буруу уухгүй байх нь зөв гэж байна. Таны бие юу гэж байна? Тэрийгээ сонс. Та өглөө босоод амчин цангаад усуумаар байна уу? Тэгвэл уу. Амчин цангаагүй байхад би усуух ёстой гэж чихээдэж болохгүй. Тэгвэл таны бие хөөн. За. За тийм зүйлүүд байна. Одоо бадган шар хий гэд те биеийн нөгөө нэг төрлүүд байгаа шүү дээ. Одоо нөгөө йогийн ухаанд байдаг. Аль одоо гал ус те хий их вэ таны биед тэрэндээ тааруулсан хоол хүнс хэрэгэлдэг гэд байж болно. Та тэр ухааныг хэрэглэж болно. Гэхдээ та зөвхөн өөрийгөө сонс. Таны бие мэдж байгаа хгүй юу хэрэглэмээр байгаа. Бити бусдыг дагаж далдгах гэдэг үстэй тий. Энийг энэ юм сайн гингүүд энэ сайн гэж би энийг аваа хэрэглэж чинь надад сайн байх юм бэ. Өөрийгөө сонс. Цусны бүлгээр хооллох ч адилхан. Би тийм цусны бүлэгтэй учраас надад тийм хоол тохирно гэж одоо нөгөө судлаачид бодвол гаргацсан байгаах тий. Тэнгүүд яг тэр дагуу хоол тэгж болохгүй шүү дээ. Та дахиад өөрийгөө хүчилж шít. Таны бид юу ирэхтэй байгаагаа сонс. Та юу идмээрэн тэрийг аяд. Тэгтээ бага хэмжээтэйгэр. Та 5 дүүрэн одоо хоол иддэг байсан бол порцийн багасга. Тэгээд удаанж ажиллаж ид. Хоолндоо анхаарлаа төвлөрүүл. Хоолндоо талрах.
Энэ хоол хүнс миний биеэр ороод миний биед хэрэгтэй энергийг өгч байна гэж бод. Аз жаргалтайгаар хүрт хоолыг. Түүнээсээ бид нар үлсэндээ үл дарахч хоол иддэг байхгүй юу? Бид амьдрахын идэхийн төлөө амьдраагүй шүү дээ. Зарим хүмүүс идэхийн төлөө амьдарч байгаа юм шиг амьдардаг тийм үү? Өөрт хэрэгцээгүй баахан зүйлүүдийг идэн, өөрт хэрэгцээгүй баахан хувцас хунаар эд материал аавна. Тэрнийхээ төлөө өгөх гэж байгаа юм шиг өдөр шөнөгүй ажиллана. Тэгж яах юм? За, кофений талаар гэж юм. За, кофений талаар. Кофе хэрвээ таны биед хэрэгтэй байгаа бол танд маш сайн. Танд хэрэггүй байгаа бол тэр донтож ууж болохгүй. Кофе өөрөө кофеинтэй учраас бас донтуулдаг. Тэгэхээр донтолт болон сэтгэл хөдлөл хүсэл шуналт ачаалдаа тааруулж хэрэгж болохгүй гэсэн үг. Кофе өөрөө сэргээш, байгалийн сэргээш. Тийм учраас оюутан залуу байгаад хүмүүс маш их кофе уудаг тийм. Багш ч гэсэн тийм байсан. Оюутан байхдаа кофенээс салдаггүй байлж баян кофе уудаг. Кофе уугаад сэргэждэг. Хичээлээ ихдээ кофе уун тий. Орой унтахаасаа өмнө хүртэл би кофе уудаг байсан. Яг л кофе намайг сэргээд уухад надад ийм таатай мэдрэмжийг төрүүлдэг байсан. Одоо бол багш нь огт кофе уудаг. Миний биед хэрэггүй зүйл байна гэдгийг би мэдсэн. Би хүсэл шуналт ачаалтаа автаж кофег уудаг байсан юм байна. Би кофенд донтсон байсан байна гэдгийг мэдсэн. Тэгээд дээрээс нь кофе бол Америкт тухайн үед чинь багш нь Америкт оюутан байсан. Тэгээ нэг кофе чинь Америкт бол нөгөө модны уух юм штэ. Нөгөө Starbucks гэдэг нөгөө том компаниуд рекламаар ингээ хүмүүсийн brain wash толгойг угаацсан. Кофе бол cool. Кофе ууж байгаа хүн бол cool гэд харуулсан. Тэнгүүтлээ хэлбэрчсэн. Тэгээ би кофе уудаг. Тийм байдлаар би кофе уудаг байсан юм. Одоо надад кофе уух шаардлага байхгүй. Яг бол миний биед хэрэгцээгүй байгаа учраас одоо. Тэгээд дээрээс нь бясалгал хийж байгаа бол кофе бага хэрэглэх хэрэгтэй. Учир нь кофе сэргээжтэй кофеинтэй учраас бас бодлыг хурцсахдаг. Тамхи мөн адилхан тагнаас яаж гарах вэ гэж байна. Мөн л донтолт, никотин, мөн л хүсэл шуналт ачаал. Та ямар нэгэн зүйлээс илүү таашил хүсээд байна. Та үнэхээр тамхинаас гармаар байгаа бол би тамхинаас гарлаа гэж хай. За би тамхиаг өнөөдөр ганц хоёроор багасгаж яагаад гарна да. Тийм байхгүй шүү дээ. Багасгаж яагаад гарна гэсэн юм байхгүй. Та яг хэрэглэж байгаа зүйлүүд яг энэ чинь харилцаа байхгүй юу? Та хэрэглэж байгаа зүйлүүдэд талархаж сайхан харьцаатай талархаж хэрэглэх юм бол танд тамхич муугаар нөлөөлөхгүй. Хүмүүс гэдэг чинь тамхи тачаатай. Йоо, энэ тамхи шиг муухай юм байна. Тамхиас гарья гэж татаад идэг. Тэгэл танд хор олоод идэх тий. Харин та тамхиг талархалтайгаар хүлээж аваад ёо энэ тамхи надад теста нэрээ сайхан мэдрэмж төрүүлж намайг теста нэрээ миний энергийг нөхөж шүү ч юм уу те юу гэж боддیں۔ Тамхи сайхан гэж бодчих юм бол танд тийм ч амар муугаар бас нөлөөлөхгүй л ах. Тэгж амар яриад байгаа шиг. За багш тэгж хэлсэн гэдэг үг гэж байгаа юм шиг тамхи тач болохгүй. Та өөрийнхөө дотоод биеийг сонсох хэрэгтэй. За өөрийгөө сонсоход бясалгал хийх хэрэгтэй юу гэж байна. За та бясалгал хийх юм бол та өөрийгөө сонсоход илүү дүхмтэй болно. Учир нь бясалгал таны бодлуудыг намжааж өгдөг. За би өөрийгөө сонсно гэхээр би заавал бясалгаж иж өөрийгөө сонсно гэсэн үг биш шүү дээ. Зүгээр л анзаарахтай бай. Одоо үед нөгөө хүмүүс анзааргаа алдсан байхгүй маш fast pace буюу маш хурдцтай одоо тэрийг бид нар ингэ нэрлэлсэн бас хурдцтай хөгжиж байгаа эринд амьдарч байгааг нэрлэлсэн. Яг ясам дээр бид нар одоо юу гэвэл тэрийг үйлдвэрлэлийн 900-нд амьдарч байна тий. Яг ясам дээр бид нар хүсэл суналт ачаалтаа автцсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Материалын зүйлч шунтсан. Маш их үйлдвэрлэл материалын зүйлүүдийг үйлдвэрлэж байгаа.
Өөртөө маш завгүй тэгээд тэрийг хийхэд өнөө аймаг хүсэж бод шунал ачаал нөх болохоор тэрийг гүйцэтгүүлэх гэ тэрнийхээ оноос өгч байгаа юм шиг зүтгэж өдөр шөнөгүй ажилладаг. Тэгээд тэрийг би маш сайн юм хийж гин. Би маш сайн ажиллаж гин. Үгүй дээ. Би бусдын төлөө юм хийж гин. Үгүй дээ. Та өөрийнхөө төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Та өөрийнхөө ашиг сонирхол орлогын төлөө л ажиллаж байгаа шүү дээ. Ер нь. Тэнгүүтээ бид ажилласаар л бид зүтгэсээр л юуны төлөө зүтгээд байгаа юм та өөрийнхөө төлөө л зүтгэж байгаа юм зү яг үнэнгээсээ тийм талах гурилан бүтээгдэхүүн донтуулнаа тийм донтолт ерөөсөө л их юм хүсэж их хэрэглэнэ гэдэг чинь шунал хүсэлт ачаал таны бид хэрэгтэй зүйлийг бага хэмжээгээр л хэрэглэж тэгэл болоо. Гурил нарийн бов маш их үнийг донтуулдаг. Учир нь ихэвчлэн дандаа чихэр орсон байдаг байхгүй юу? Гурил чи өөрөө цагаан гурил чи өөрөө цаанаасаа байглаасаа чихэртэй. Тэгээ нарийн боонууд бас юм хөөлөгдөг мөөлөгдөг юм материалууд орсон. Энэ бас хүний биеийг донтолт үүсгэсэн байдаг. За. Өөрийгөө ойлгохгүй байна. Хоёр тал болоод байх юм дотоод бодол гинэ. Өөрийгөө ойлгохгүй байна гэдэг нь та өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг шүү. Заа юу? Өөрийгөө хүлээн зөвшөөр, өөрийгөө сонс. Эцсийн эцэст миний амьдралд юу чухал юм бэ гэдгээ бод. Таны амьдрал та чухал. Таны амьдрал таны гэр бүл чухал. Өөртөө цаг гаргаад өөрийгөө сонс. Өөрийгөө анзаар, амьдралаа анзаар. Ингэж нөө ийм яаралтай юм хурдцтай хөгжиж байгаа. Юу лээ? Үйлдвэрлэлийн 90 100 яадаг үлээ. Тийм юмд амьдарч байгаа. Тэгэд хүмүүс өөрийгөө сонсгоо болцсон. Өөрийгөө анзаарахаа болцсон байхгүй юу? Анзаарах юус ямар ч би ч гэсэн тийм байсан. Ямар ч анзаарахгүй би юу үсээд байгааг мэдэхгүй. Эргэн тойронд юу болоод байгаа юм бүүмэд эргэн тойроос ч анзаардаггүй. Нэг л их юмд яарсан. Давчицсан. Би энэ хийх бол энийг хийх болохгүй. Эсвэл нэг л их юмд баригдсан. Би ийм идэх ёстой. Би энийг идэх ёсгүй гэсэн. Багшинч тийм үе надад байсан шүү дээ. Би яг ингээ төрчихгүй шүү дээ, тий. Адилхан суралцаж яваа сүнсэн би. Орой заавал хоол идэх хэрэггүй байх на гэж. Угаасаа орой хоол идэх хэрэггүй. Ялангуяа та унтахаас өмнө хоол идэх юм бол таны ходоо чи ажиллаад бодол чинь ихсээд унтаж чадаа байлаа шүү дээ. За тийм ээ. За одоо ингээд 9 цаг болж байна. Багш нь өнөөдөр 1 цагийн лайвын учир нь оройтсан байгаа учраас багш нь гэр бүлийнхэнтэй цаг өнгөрүүлнэ. Тэгээд өнөөдрийн лайв хичээл та бүхэнд маань таалагдсан байх гэж найдаж байна. Өнөөдрөөс ахуулаад зөв хоолтыг гэж юу вэ? Хэрхэн хоол хүнсээ сонгох вэ гэдэг ойлголтыг та авсан байх гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн авсан таны ойлголтууд таны амьдралд сайнаар нөлөөлөх болтугай. Ингээд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан сэтгэлийн амар амгалан хүсэн өрөө. Амралтын өдрүүдэд сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн хагасаа өдрийн лайваар уулзцгаая. Намасте.